сайн байна уу? За сайн байцгаана уу. Өглөөний мэнд. Сайн харцгааж ирв. За таны төлөвлөсөн ажлууд Одоо бид нар дөнгөж босч чинь тэгээд өнөөдөр бол ажил маш их байгаа. Хамгийн ихний ажил босоогөө өдөртөх газар гэж тэнд болно. Тэгээд хяналт удирдлагын төвгүй шинэ төв одоо ашиглалтанд орж байгаа. Тэрний нээлтийн ёслолын ажиллагаанд одоо ерөнхий сайд тэргүүтэй тэгээд хотын дарганаар удирдлагууд, иргэдийн урлын төлөөлөгч бүгдээрээ оролцсон. Том ёсол болох гэж байна. Тэрийг оч хөтлөн. Тэ. За тэгээд одоо орой цагийн хүрдтэй. Өдөр одоо бас энэ телевизийн ой болж байгаатай холбогдуулаад манайхан амралтанд амрахаар төлөвлөж байгаа. Тэр амралт ажил зохион байгуулах нэлээд ажлууд байна. зөшгүй тэгвэл бид нар амжаад ирсэн байна тий. Тэ. Таны өрөөнөөс эхлэе. Өрөөгөө бид нэр танилцуулаач. За би тийшээ галзах. За. Хан замбраагүй байна уу? За та ямар ном хамгийн сүүлд уншиж байгаа вэ? Ер нь бол би Яруу найргийн ном нэлээд уншдаг. Ягаад гэвэл ажил мэргэжилтэй холбоотой байдаг байх. Өөрийн багын одоо сонирхолч байдаг байх. Яруу найргийн номнууд, үргэлжилсэн үгийн зохиолууд нэлээд унших дуртай. Гэхдээ сүүлийн үед бас шин төрөлтэй болоод байна. Энэ буддийн гүн ухаан гэдэг юмыг нэлээд бас сонирхож байна. Тэгэхдээ одоо бол арай томоор хэлж ээж магадгүй. Бүр анхын шатны тэгээс нь эхлээд хамгийн анхны одоо анхын шатны мэдэгдэхүүнийг гэдэг юм уу өгөх зорилготой. Жамбад хинлээ гэж хүний тэр гигэн гэрэл гэдэг номыг л харж байна да. Гэхдээ зүгээр нэг тийм тоог үүсэх гэж унших биш. Яг хөө ерөнхийд нь хараад мэдэж ойлгох зүйл маш их байна тэр чинь. Тэгээд ойлгохгүй зүйлсүүдээ сайхан тэмдэглэж аваад чухал зүйлсүүдээ доогуур нь тэмдэглэж зурж авч жагаад тэгээд одоо дахин уншиж. Тэгэн тоог үүсэх биш, ойлгож утга учирыг ойлгож уншихаар гигэн гэрлийг л уншиж байна да гэдэг. Хамгийн байх дуртай газар юу вэ? Ямар газар юм болоо? Ерөөсө гэртэл байх дуртай шүү Гэр амт. дээ. Гэр амтай. Тэ. Та ер нь хөгжинд хэр дуртай вэ? Хамгийн дуртай дуу юу вэ? Тэ яг одоо хөгжим сонсно гэдэг чинь урлагийн одоо амьдралаар л амьдэрсэн хүн шүү дээ. Жүжигчний мэрэгчлэр бол 4 жил сурсан ийм хүн байгаамаа. Тийм учраас тэгээд дуу хооронд бол дуртай, сонирхон, хаялагч дуртай. Тийм л байдгийг. За та өнөөдөр ямар хувцас сонгож өмсөх гэж байна? Харин тий жоохон төв дүү юм уу, даруу дүү юм уу гэж бодоод одоо энэ бор костюм хосоор нөмсдөг юм билүү гэж бодоод. Гэхдээ бас их нэртэйгээ зөвлөнөө. Тий. Асуун штэ. Одоо ямар өнгө хувцас өмсөх юм, ямар зангаа зүүх юм, ямар цамц зүүх юм, тий? Гэх мэтлэн бүгдийг нь бол асуун тэгээд өнөөдөр бордоо юм, даруух юм да бас. Бор костюм үсээ өвчдөг юм лүү гэж бодол байж байна. Тий. Хараа наашраач. Одно. Таны хамгийн дуртай хоол ямар хоол юм бэ? Мэдээж одоо ханыхаа хоолнд дуртай, ханыхаа хийж байгаа ямар хоол юм хамгийн дуртай? Сэтгэл шингээж хийсэн хоолнд л дуртай шүү дээ. Тэ? Чин сэтгэлээсээ хийсэн хоолнд дуртай. Ханыхаа хоолнд. Тэ? Одоо одноо их бүхэл хоолндоо сэтгэлээ шингээж хийдэг гэж үү? Бүх хоолнд нь л дуртай гэж ойлгох юм шүү дээ. Тий бид Орой нөгөө ресторан юм хөтлөх нь одоо юу гэдэг нь ресторан авах гэдэг баг. Болж үл гэрээ авах гэдэг чинь тийш орчин. А бид нар хаяа нэг ресторан авах гэдэг бол дуртай тий. Гой амттай юм шиг байна. Ер нь л гэрээ авах дуртай. бор костюмтэй явчих өнөөдөр. Улаах юм шиг. Ягаан цамцтай. Ягаан цамц үсгүй цагаан цамц үсч тийм үү? Наад чи ягаан зүгээр хаа. Тэгэл хар битэн гэдэг ингээл төвдөө явчих. Иржгэр хар. Дарга удирдлагууд нэлээд байгаа учраас төвдөөхэн байхгүй бол цэцэг навчтай юм аа. За эртний шиг цагаа очиод хөдлөе да. Тэхүү. Манай хүн ингэж бослоо. Манай хоёр нэг нь 10 дугаар анги, 11 дугаар анги, нэг нь 6 дугаар анги. Өглөөний цайг бол хотны лугаа твсэн үү? Та ер нь өглөөдөө яг ямар төрлийн цайнууд ууж байна? Тий ер нь ууж гарахыг хичээдэг. Өглөө бол энэ зөгийн болтой ус бид нар ер нь бас тогтмол уудгийн гэр бүлээрээ нэлээд хөвшцээ. Тэгээд зөгийн болтой усаа уучих нь. Тэгээд өглөөний хөнгөн сайгаа уучих нь. За хүүхдүүд бол жоох өндөгөн шараад тэр идчих бах тэгэл гарна. За та гэр бүлийн хүнээ танилцуулаад. Тэ манай эхнэрийг одон чимэг гэдгээ. Зүгээр дашрамт хэлэхэд миний хан чинь одоо энэ өглөө хөтөлбөрийн бас анхдагчтай нэг штэ. Тэгээ 97 8 онд одоо тэр Монголын телевиз анх өглөө хөтөлбөртэй болоход л одоо анхны 100 хэдийн редакторуудын нэг байсан юм байна. Тэгээд телевиз нэг 15 6 жил ажилласан баха. Тэгээд одоо бол өөр салбарт ажиллаж байна.
А би бол телевизтэй ингээл байдгаараа яаж байгаа. Нэг салбарт ер нь хамт ажиллахын давуу талууд нь юу гэх юм бол? Гэхдээ одоо би энэ ойлголцсон шүү дээ. Ажлынх нь хүндийг мэднэ, орооддаг барьдгийг мэднэ, тий? Асуудал байхгүй, ямар нэг асуудал үүсэхгүй, нэг дор ажиллаж байгаа усуд. Тэр ч одоо Монголын мэдээг хамтлагтай байх чи би дээд давхарт нь өглөө хөтөлбөр доод давхарт нь байна, тий? Нэг бол хуучин төв шин төвд байна. Мэдээж одоо энэ сайхан бүсгийг таал найрж авч суусан баг. Анх найрж исэн дурсамжаас байгаа. Гэхдээ яг вэ би Хөгтөнгөр радиод найруулагч байсан. Тэгээд тэр үед бол нэвтрүүлэгчтэй бас нэлээд ажилтдаг байсан. Тэр үед Монгол улсын соёлын гавь сэтгэлтэн Бадмын хишгээ гээд сайхан нэвтрүүлэгч бидний багш байсан л та. Тэгээ нэвтрүүлэгч хөтлөгчдийн дамжаа. Баха. Нэвтрүүлэгч хөтлөгчдийн дамжаа хичээллээд дамжаа төгссөн тэр залуучуудыг бас нэг жаахан дадлагжуулах маягтай найруулагч нарт хуваарлж өгч ирсэн. Тэгээд одноог над хуваарлж өгч. Хоёрын одоо бас амьдралыг зааж өгсөн, холбож өгсөн, биднийг энэ хорвоо ертөнцийн түн бөмбөг хүний дундаас олж өгсөн тэр ачтай буянтай хүн бол миний ч одоо багш, одноогийн маань ч гэсэн багш. Монголын телевизийн анхны нэвтрүүлэгчдийн нэг соёлын гавь сэтгэлтэн Бадмын хишгээ гэдэг хүн байгаа. Тэр нь өөрийгөө хэр сайн хан, хэр сайн аав гэж боддог. Чигтэйхэн сайн хань, чигтэйхэн сайн аав шүү дээ. Манай ханчин тэгвэл хэр сайн хань, хэр сайн эхнэр. Ой. Маш сайн хань. Маш сайн. Ямар үед та тийм мэдэрдэг? Цаг болгон мэдэрдэг. Цаг мөчөөхөн бол мэдэрдэг. Ер нь тэгээд энэ уран бүтээлч улсуудад телевизийн хүнд за ялангуяа юм олонний нэлээд тийм танил байдаг хүнд бол түшигтэй, ухаантай хань бол маш чухал байдаг юм да. Ер нь бол түшдэг, чиглүүлдэг, заадаг, зөвлөдөг хань бол айгүй чухал байдаг. Миний өвдгээс өмнө сайн уучаа. За сайн хамарсан уу нөхөө? Сайн хамарсан уу нөхөө? Алаа хамарч. Динкич дата. За, чөдөр оройтой гүйцтэй. Компьютерыг тоглож байна уу? Гайгүй. Гайгүй дээ. За, газ цай ундаа уучаад хэдүүлээ хөдөлсгөө. Хичээл ном гаргах компьютер ч одоо бодохгүй шүү. Яа. Компьютер бодогдохгүй байна гинэ бас. Миний охин даалгавраа хийсэн биз дээ. 3 хүүхэдтэй. Тэ. Том нь одоо Солонгост оюутан байна. Өмнөд Солонгост оюутан байна. Ингээд одоо тавуулаа. Аж төрөн амьдарч айл олон сууж штэ. Анх ихээр одоо өглөө эрт ажилдаа яваад тэр үеийн өглөө одоо үеийн өглөө ямар ялгаатай юм бэ? Тийм тэр чи одоо тэгээд 90 хэдэн он штэ. Одоог бодоход залууч байж тэгээд өглөөний эфирт их гардаг байсан. Өглөөний эфир гэдэг бол Монголын радио өглөө 6 цагт эхлэх штэ. 6 цагт эхлэхийн тулд бид нар ч одоо 5 цаг гэхэд эзэний босчоод техникч аваад, нэвтрүүлэгч аваад, бусад одоо хүмүүсүүд, найруулагч хүмүүсүүдээ аваад тэгэл 10 өглөөний 5 цаг 40 минут гэж радио дээр хизээний очсон байдаг. Тэгэл 6 цагт л одоо Монгол улсын нийслэл бол Улаанбаатараас ярьж ийн гэж эхлэн шүү. Тэгээ өдөр 12 цаг хүртэл одоо эфирцсэн. Тэгээ яг энэ хэмнэлээрээ бол ингээл 7 хоног явчихна бид нар ч. Залуу байсан учраас одоо ядархын зовлон байдгүй байж тээ. Таны хүүхдүүдтэй одоо үргэлж захиж хэлдэг ямар талаас вэ? Тэг яг хүүхдүүдтэй би бол одоо тэгээ нэг мөнгөтэй төгрөгтэй болоорой, захирал дарга болоорой эднэр гэж загтгүй мөө. Хамгийн гол нь бас хүн байх хэвээр тий. Хүнийг хүндэлж чаддаг, хүнийг хайрлж чаддаг хүн байх хэвээр. Тэгэд төлөвшсөний дараа бол дараагийн асуудлууд бол болдог байхаа гэж боддог. Тийм ч учраас одоо манай хүүхдүүд бол нэлээд тийм боломжтой сайхан ёс зүйтэй, хүнтэй сайхан харьцдаг, хүнийг дээр доор гэж ялгадаггүй тийм байдаг болов уу гэж боддог. Одмагчийн төгссөн мэрэгчлэн юу вэ? Би шин багшийн дэдийг багш мэрэгчлэр төгссөн шүү дээ. Тэгээд дараа нь тэгээ сэтгүүлч болсон. Таны хоолой одоо хүн болгох ингээд чихэн томчтой хоолой авч гадуур явхад хүмүүс яаж хүлээж авч байна? Тэгээд хүмүүс ч бүр Одоо хүмүүс ерөөсөө андахгүй л дээ. Ерөөсөө анддаггүй шүү дээ их сонио. Нэг үг дуурахад л одоо тэгээд энэ чи хинбэ? Телевизийн хүн үгээл эргээ харж идэгэн тий? Тэг хүний дуу хоолой гэдэг бас нөгөө төрх типаж ясан илүү төрүүлээд хүн төрдөг юм шиг байл. Намайг радиод байхад л тэгдэг байсан. Чи радиогийн хүний дуу юу биш үү? Тэргээл. бид нар чи юу яг бол өөрөө ингэж гардаг хүмүүс ч үгүй. Нэг зэгийн балтаа уусаад гяс нэг сайд хахах хэрэгтэй. Ямар ширээ ингэж чил. Өдөө заавал
Цай ууж авах та. За. Уугаад өгүүлээ нэг. Хотод нэг мөө гэж байгаа шүү дээ. Өднөө. Юу дайндаг нэг энэ юм. Одоо хүүхдүүдээс байнга сурах юм байна шүү дээ одоо. Мэдэхгүй, чадахгүй юм маш их болсон байна нийгэмд. Хамгийн наад зах нь л одоо гар утсаа хүртэл одоо ажиллаж чадахгүй байдал төрж шүү дээ бид нар чинь. Тэгээд байнга л одоо хүүхдүүдээс асууна. Хэлний бэрхшээл байна. Энэ гэртээ олон хэлтэй улсууд байна гинэ. Тэгээд ээж ямар хэлтэй гэсэн орос хэлтэй. Дүү ямар хэлтэй гэсэн чинь англи хэлтэй. Хүү ямар хэлтэй гэсэн чинь япон хэлтэй. Аауд мэддэг хэл байдгүй. Аав ямар хэлтэй гэсэн монгол хэлтэй. Монгол хэлээхтэй төгс сурахыг боддог. Бидний үеийнхний чинь шаардлага өөр байлаа шүү дээ. Одоо бол орчин цагийн хүүхдүүдийг бол англи хэл, дэлхийн хэлийг сурахыг бол буруу гэж байгаа юм шиг л дээ. Ер нь бол хүн эхлээд төрлөх хэлээ төгс сайн мэддэг байх хэрэгтэй. Түүний дараа бол гадны хэдэн ч хэлийг сурж болно. Миний хань чи одоо надтай суухдаа радиод ажилладаг байсан. Би тэр өглөө 5 цагт хоёлаа босоод нөгөө өглөө юу ирнэ? Машин ирнэ те юуны? Эфирийн унаа ирнэ штэ. Гэхдээ бид нар 1 минут шоцрохгүй. Унаа ирнэ, гэрлээ асаана. Бид нар өрөөнийхөө гэрлийг нэг асаал амтраалаа. Тэгэл гарлаа. За тэр ахыг чинь эфирийн ахыг чинь хэний ч гэсэн 2-3 минут илүү хүлээлгэхгүй те. Яг цөмөр хувцаасаа бэлэн зогсож байна. Машины гэрлэн дахиад дэгж ордог байсан. Манай хүн чи өглөө 5 цагаас явбал 6 цагт радио эхэлнэ. Тэгээд би өдөр нэг 6-7-8 үед яг л одоо үүсэж байгаа нөгөө бүфет жонгоог үед нэг хоолцоо хийгээл аваад очдөг. Шүн байж тээ. 3 цагт босоод хоол хийн штэ. Хоол игээ цай чанж. Тэгээ би эмнэлэг түнгэр гэж байгаа юм шиг өглөө те хоолны халуун савтай хоолтой цайтай өглөөний эфирт яваад очино. Одоо энийг бол одоо гэрчлэг усуд маш олон бий. Манай ангийн найз радиог даваад оржгээ сайхан найруулагч. Тэр тэгэл өглөө нэг эфирт орохдоо өглөө 6 цагт эфир эхлэхэд сонсдог гэж байгаа. Өглөө чин гамбаа сууж байгаа юм байна. Тэгэл 9 цагт ажил дээр орохдоо эфирлүү давхиал ороход л би халуун савтай цайтай хоолтой сууж байна. Хоёулаа хаваач идчих. Тэг үе их уран бүтээлчд найзуудаа золж байгаа багштай бас баярын мэнд хүргэе. Мурт насалж удаан жаргахыг хүсье. Тэр зурагтын дэнжид бол 180 метрийн өндөртэй том самхаг анх удаа босч Монгол хүн болгон түүнийг гайхан харж ирсэн. 20 дугаар зуунд бол энэ үнэхээр телевизийн урлаг бол Монгол төмнийг бол гайхшруулсан, соёлжуулсан, дэвшүүлсэн, хөгжүүлсэн, өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн орчин цагийн гайхамшигтай сайхан ололт байсан. Өнгөрсөн одоо 3 цагийн орчил дээр Монголын телевизтэй хамтдаа байсан үе үеийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд энэ телевизэд бол одоо сэтгэл зүтгэлэн зориулдаг бүх хүмсүүдэд өнөөгийн одоо радио телевизийн удирдлагуудад өнөөдөр эд уран бүтээлээ туурвиж яваа, эд ажиллаж яваа залуу үеийнхэндээ бүх хүмсүүдэд Монгол улсад телевиз үүсэн байгуулагдсан. Цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье. Гэр бүлийнхээ зүгээс өргөн дэвшүүлж байна. Телевизтэй холбогдсон хүмсүүдийн хэмэр золбоо дандаа өдөө байдаг юм аа гэж хэлмээр байна. Өглөө одоо нэг усаагүй юутэй те? Усаагүй нэлттэй те? Ягаан сонсомслоо ш. Энийг наатаа зүчдэг наа. Тэг харахад гадуур нь юмар явахд дулаахан байгаа юм чинь. Харин пэлнэг дээр шүү. Энэ антай хүн болгоны амьдралыг тэтгдэг юм чинь одоо ус гэдэг юм байна шүү дээ. Чанд ман эрдэнэ болсон ус. Энэ усыг ч одоо 60 эдэн оноос манх төвлөрсөн системээр ингээ хангаж эхэлсэн. Тэрнээс хойш нэгдсэн өдрөөр ерөөсөө хангаж байгаагүй юм байна да. Хаана хаашаа ямар ус яаж явж байгаа юм. Тэр бүгдийг чинь одоо хяндаг тохируулдаг орчин үеийн системээр хяндаг ийм хяналт удирдлагын нэгдсэн төв гэдэг ийм төв Азийн хөгжлийн банкны хүчлэлээр ашиглалтанд орж байгаа юм бэл. Тэрийг өнөөдөр одоо хүлээж авах ёслолын ажиллагаа болоод Монгол улсын ерөнхий сайд, Наях хурлын гишүүд, тэгээ салбарын нь одоо сайдууд тэгээ нийслэлийн удирдлагууд эдгээр бүгдээрээ ирээд тэрийг албан ёсоор хүлээж авах тийм ёстой ажиллагаа болох юм.
өглөө эрт ч гэсэн нэг тийм дуу дуулчих, шүлэг уншчих, түргэн хиллэг хэлчих болвол нэвтрүүлэгч хүн форумтай байхад бас их чухал гүрэгтэй байдаг. Тэгээ тэр утгаараа зүгээр сонирхуулж үзэгчдтэй бас тэр өхөөмөр шүлэг өргөн барья гэж бодож байна. Холын бүдэг хэн балчир цагийн минь хоньны нэхий өлгий чи. Энэ хорвоо дээр юу шүтдэг юм бэ гэж эзнээсээ одоо асуу. Шүтлэгтэн биш гэлээч шүтдэг ганцхан шүтэнтэй би. Окторгүй тэнгэрт би шүтдэггүй. Олны хил ам хараал өрөөлийг би шүтдэггүй. Нүд аниж хувь тавиланг би шүтдэггүй. Нүгэл буян бурхан шүтгэрийг ч би шүтдэггүй. Би гагцхөө их хүнийг шүтдэг юм. Би гагцхөө ээжийг нь шүтдэг юм. Би гагцхөө эмэгтэй хүнийг шүтдэг юм аа гэж ага хэрэнчний чойном хэлсэн дээ. Юм бүхэнд нь дурлахын эхлэл бол хайр байдаг байхаа гэж боддог. Тийм ч учраас хорвоо ертөнцид одоо хичнээн тэр бом хүн байдгийн. Тэр олон хүний дундаас энэ өсгөөг би олж хараад хайрлаад энэ нэгэн насандаа одоо жаргал зовлон аль нь ч тохиолдно түүнийг бол хамтдаа туулнаа гэсэн ийм итгэл сэтгэлээр л одоо амьдарч яваа. 20 жилийн өмнө одоо тэр үгэн хэлж ирсэн. Өнөөдөр ч гэсэн тэр үг бол хэвээрээ хуучраагүй шинээрээ байгаа. Тийм. Тэгээд бас залуу үеийнхэндээ, үеийнхэндээ ер нь бол нэг сайхан гэрвэл, сайхан амьдрах, бие биенээ одоо шин сэтгэлээсээ сайхан хайрлахын үлгэрийг бас үзүүлэх юмсан даа л гэж одоо бид хоёр бас хичээж авдаг юм аа. Тэгээд бие биендээ бол харгуу сайхан сэтгэлээр хандаж, бие биенийг их зөвөр ойлгож, ажил мэрэгжил, үзэл бодлыг нэг сайхан хүндэтгэж, тэгээд одоо үр хүүхдүүдээ хайрлаж, өнөр өтгөн эвтэй найртай, хацтай жаргалтай амьдарч явах бол хүний амьдралын хамгийн чухал одоо мөн чанар даа гэж бодож явдаг штэ. Энэ хүний сайхныг мэдж байна, хүндэлж байна, миний чи аав орон хийж болж байна. Тэгээд бас элдвийн янз бүрийн муу зуршилгүй санаараа бас бахархдаг штэ би. Тэгээд өөрөө ч би сайхан явуулах бүр үүрэгтэй. Энэ хүн ч гэсэн араа гэрээ төр төмөндөө бас бүхнийг хийх, сайныг түгээх тийм үүрэгтэй хүн л гэж би өөртөө хэлдэг. Одоо ямар ч байсан хүнд нэг сайн үлгэр шиг болоод бид нар гарах ёстой. Тийм л үеийн хүмүүстэй. Хүмүүс тэгж алгууд одоо сураг морхгүй тэгэхгүй ш. 50-ны мэдээ өгнө ш. 50-ны мэдээг бол байна уу? Яаж вэ?